Нэг л өдөр айлын нийлнээр энэ олон зүйлийн айлын хийх байсан. Сайн байцгаана уу? Бүгдөрөндийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр бүгдөө юу хийх вэ гэхээр unboxing бичлэг хийнэ. За тэгээд юу unboxing хийх вэ гэхээр энэ хайрцагтай зүйлийг бүгдөө задлана. Энэ дотор юу байгаа вэ гэхээр Dyson-ы үсний сенс байгаа нөгөө сүүлийн серийн 3 дугаар сери гэсэн. Тэгээд энийг манай найз залуу надад дөнгөсөө авч өгсөн. Тэгээ би бүр ингээ бөөн баярлалаа заяа. Бүр яаж баярлахаа илэрхийлж чадахгүй бөөн баяртай л хүмүүс сууж юм шүү дээ. Яасан бэ гэхээр бид хоёр нөгөө Винд явж хагаад Винд төр нэг их дэлгүүр төр явж хагаад нэг тийм нөгөө Dyson-ы нэг юм хэсэг байсан байхгүй юу. Бид л тийш очивол энэ Dyson-ы нөгөө сүүлийн үеийн тэнсэн тэгээд ороод юмтайгаа эндүүд юмтайгаа ингээ бүх юмтай байгаа юм байна. Би очиж нэг үнийн асуугаадахыг тэгээд очиод асуусан байхгүй. Тэгсэн чинь нөгөө юу хүн тайлбарлаж өгч байгаа худалдааны зөвлөгч чинь амар хөөрхөн ажтай эмэгтэй байж тараад миний өстө бүр ингээ гоё бүтэн янзалж өгсөн байхгүй юу. Тэгээд бүр амар гоё харагдчихээн гээд. Тэгээ би тэр үед за энэ сенс амар гоё юм байна ингээд тэгж жаад энэ сенсийг авна гэж би Паскал хэлцээс байхгүй юу. Тэгээ сая бит хоёр боохомд явж хагаад боохом дотроос нөө медиа маркет дотор би нэг өөр сенс авах гэж байхгүй миний үсийг тарьж өгсөн ихч маань чи ийм сенс аваад хэрэглүүл ингээд үсээ ингээд гоё орооч болно гэж надад хэлсэн байхгүй юу. Тэгэхээр би тэр сенсийг авчт юм уу гэдэг 30 еврогаар авчиг Паскал тамд явж хагаад орсон чинь бас нэг Dyson хэсэг байж гинэ худалдааны зөвлөгтэй. Тэгэхээр тийшээ явж чичээ дахиад нэг өөрөө үсээ ороож үзье гэж явж исэн чинь за чи чамд энэ сэс бүр амар таалагдаад байгаа юм уу гэж тэгж байна. Тэгэхээр тийм ингээд тэгсэн чинь Паскал нөгөө худалдааныхан зөвлөгт нь үсийн нэг дахиад юу агаад өгч болох уу, ороогод өгч болох уу гэдгийгс аахгүй. Тэг ингээд ороо тэр худалдааны зөвлөгт та миний үс ингээд ороож өгсөн аахгүй юу. Тэгээд амар гоё болоо тэг амар хурдан болоо тэгээд энэ чинь үсийг амар гэмтээдгүй гэдгийгсэн. Тэгсэн чинь за аваа гэдэг надад авч гисэн. За одоо олон юм тулчих явах юм бүгдөө энийг задлаа. Энийг хардаа. Ийм үйлчлэгээтэй юм байна. Үсийг хатаан, буржилган, шулуун болгоно. Энэ яд юм бол? Замарсан бас нэг юм үйлчлэгээтэй гэж юм. Вау! Ямар том цүнхтэй юм бэ хардаа. Вау! Вау, энэ доотлмол нь ямар гоё юм бэ. Надаа ингээд Dyson гэж бичсэн байна. Вау, nice. Паскалтай баярлалаа. За би одоо заавархан дагуу нэг тохируулах гэж байна. Нэг доторх нь ямар ч ингэж харагдаж байна. За найзуудаа тэгэхээр одоо би iPad-ын дээр бичиж байна. Энэ iPad-ны чанар хэр байхыг мэдэхгүй байна. Тэгээ би одоо тохиргоо хийж авахгүй. Тэгээ тохиргоо хийж авахта бас харуулаад явъя гэж бодлоо. Тэгээ би сая энийг асаагаад тэгээд утастайгаа холбочлоо Bluetooth-ээр нь. Тэгээ серийнхэн номерыг өгстэй юм байна. Тэрийг өчлөө. Тэгээ одоо юу яа гинэ? Үснийхээ ямар үсний хэлбэр мэлбэртэй гэдгээ тохируулна гинэ. Ийм сонголтууд байна. Ямар үстэй гэдгийг сонгоорой гэж байна. За миний үс чинь чулуун бол биш. Буржгар бол биш. Тэнгүүдээ ийм бол бас биш. Тэгэхээр энэ Velik гэдэг энэ жохон долгионтой гэдэг энэ л юм байна л да. Энэ үс жохон долгионтой л доо. Би lang sind deine Haare. За миний үс чи ямар уртлээ? Schulter bis Brustlang. Mundlos hochstichig eindach юм. Үстэй чинь ширхэхгүйд нь ямар харагдаж байна гэж байна. Ийм шинэ юм уу, дундаж юм уу, өтгөн юм уу гинэ. За Миний чинь өдөн ширхдэг тийм ээ өдөн биш. за мэдл юм байна. Дундаж юм байна. Үсний чинь юу үсээ янзлсан бол тэр чи хэр удаан барьдаг вэ гэж байна. За үсээ янзлахтай хэр сайн бэ гинэ. За ингээ анхлан салтгаж хэлээ болчих. За ус маань 80% хуурай байх хэрэгтэй гэж байна. Үсээ ингээд дундаас нь ингэж барина гэж байна. Хай, за тэгэхээр өнөөдөр хамчлаг бүгдээр юу хийхээ гэхээр миний Dyson-ы нэг толгойг нь бүгдээр ашиглаж үзцгээе. Энэ болохоор 6 ширхэг толгойтой шүү дээ. Тэгэхээр би араас нь ингээд өөр толгойнтой ашиглаад үсээ яаж орох талаараа үзүүлэн. Өнөөдөр болохоор буржгар болгодог толгойг нь ашиглана. Тэгээд үсээ сэнсдэхтэй ашиглах дээр толгойг нь бас ашиглаж үзүүлнэ. Тэгэхээр би дөнгөж авсан дорч гарч ирсэн. Тэгээд үсөө нэгээд жоохон юм ятан байгаа. Зүгээр алчуураар арчсан. Уснаас гарч ирсний дараа үсээ ингээд алчуураар ингэж усын авсныхаа дараа биеийн тосыг үсэндээ заавал түрхдэг. Тэгээд 1 2 3 гадаа сайхан ингээд нэгээ сайхан ингээд үзүүрнүүдтэй тараагаад ингээд тэгэхээр эн чинь ингээд усны уур мунаас хамгаалдаг байхгүй юу?
Энд Паскал намайг хараад үзээд байгаа. Яах гээд байгаа юм бэ гэж. Уг нь бол энэ Dyson юу байхгүй юу? Халуун уураар л зөвхөн үсийг ороож байгаа болохоор үсийг гэмтэж мэдээхгүй нөө үсний эндүү шиг тэрэндээ их давуу талтай юм байна лээ. Зя. Үсэндээ түрхсэн одоо. Бүгдөө энийг гаргаж ирнэ. Зя. Манай Dyson маань бол ингэж харагдаж байгаа. Толгоогүйгэрээ. Тэгээд энэ утас нь болохоор ер нь бол нэг 1 м орчим ч юм уу те нэг иймэрхүү овоо хөрхөө урт заа юу. За би одоо тэр дотор залгуудад залгах. Зя залгацсан. Тэгээд энэ толгоогоо хийгээгүй байхдаа ч гэсэндээ ингээд ажиллан за энэ дээр ямар төвчнүүд байгаа вэ гэхээр энэ байна. Энэ болохоор нөгөө хүснэлтний хүчийг тохируулах төвчлөр. Тэгээд энэ халууны тохируулах төвчлөр. Тэгээд энэ асаах төвчлөр. Одоо эхлээд сенснэ. Сенсний толгоо маань болохоор энэ байна. Эсвэл энүүгээр ч гэсэн сенстэж болно. Энэ болохоор сенс тэгээд бас нөгөө нисэж байгаа үсийг ингээд доош нь дардаг гэсэн нөгөө амар юм арсан шиг азар устдсан хүмүүс гэдэг чинь яг минийх шиг ч юм уу тий хатчихаараа тийм үсийг ингээд сөрврийг ингээд дарж өгдөг юм лээ. Гэтэ би өнөөдөр бол нэг шалхуу үсээ орох учраас за тий үсээ сенстэй. Аныг юм хэлхэн марчиж үсээ энэ юугаар орохдоо яг үндсэн толгоогоор нь үсээ орохдоо үс маань 80% чигтэй байхад болно гэсэн. Ер нь бол таг хуурай байж болохгүй. Тэгэх юм бол нэг хатарсан ороогдохгүй. Яг ороогдох нь бол ороогдж илээ. Гэхдээ юу байхгүй. Барил сайн барихгүй гэсэн үг. Тийм болохоор үсээ нэг жоохон чигтэй үлдээнэ гэсэн үг. За би одоо та нарт нөгөө нэг сенсийг бас үзүүлье заяа. Энэ толгойс шүү дээ. Одоо энэ дэний нүхэн ингээд ороод ирсэн бол сенс болно. Тэгээд энийг одоо ингээд эргүүлэн заяа харагдаж байна уу? Энийг ингээд эргүүлчингүүд түрүүний энэчнээс нүхтэй сенстэй хэсэг алга болонгуудаа хоёр тал руугаа нэг тал руугаа ингээд халуун ураар үлээгээ тэгээд тэрүүгээр яг үсээ ингээд дарахаар үсний ардгаар ингээд дарагддаг юм билээ. Би хажуу талд нөгөө олсон бичлэгийг та нарт ингээд үзүүлчихье. Ороос нь оруулчих заяа. Тэг ингээд асаад за үс маань ерөнхийдөө хөөхөн чигт болчлоо. Одоо бүгдөө үсээ орооно гэсэн. Тэг үсээ сайхан хуваагаад өгнөө. Миний үс чинь нэрээ явдаггүй. Тэнгүүд энэ ороодаг юм маань болохоор ийм юмтай. Энэ болохоор нэг үс нь ингээд татгшоогоо ирэх юм уу, гадагшаага ирэх юм уу гэдгийг харуулах юм билээ. Би одоо энэ талынхаа үсэг ороож байгаа болохоор энэ сум нь яг миний нөгөө хамрал руу ирнэ гэдэг надын чиг рүү ингээд заасан байхад зүрхсэг. Би одоо ингээд барьсан байхад ингээд над руу харж байгаа гэсэн үг байхгүй, над руу зааж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд ороолт нь яг ингээд татгшоо ойлгох гэж болно. Одоо бүгд харцгаа яг аль чиш гэдэг. За тэгээд орохдоо юу байна? Үсээ ингэж яачаад хусалчаад эндээс нь ингэж талаар нь бариад тэгээд энэ Dyson ч өөрөө ингэ татаад авчна. Тэгээ ороогоод явчихна. Одоо бүгд харцгаа. Энийг нөгөө ажиллуулж яхад яриа сайн сонсохдохгүй байх гэж бодоод байгаа болохоор би өмнө нэг хэлж байгаа шүү за. Okay, let's go. Ингээ бодож байна. Гэсүг. Энэ нөгөө юу яд юм бэлээ гэхэд 10 секунд үсээ ингэж нөгөө орох хугацаатай. Тэгээд 10 секунд яг халуунаар орооно. Тэнгүүдээ 5 секунд хүүтнэр барина гэд нийт 25 секунд болж байгаа юм билээ нэг ийм үсэн дээр. Тэрийг болохоор утсан дээрээ тохируулж ирсэн. За энэ климанаас болчихсон. Дутуу үлдээс ус байна уу гайг болох шүү дээ. Болчихсон учраас одоо энэ климан усыг орохдоо энийгээ өөрлөгөө эргүүллээ. Тэгэхээр ингээд над руу зааж байгаа гэсэн үг. Би нөгөө жоохон нойр хүрээд нүдэн ингээд анидаж мандаж шүү дээ. Sorry. Let's go. Яа доотлын юм юм болчлоо. Би нэр эн чинь ийм талбайс шүү дээ тараасаа. Шпун басаад байгаа. Энэ гад тоосны потомтаалсан уу? Одоогоор ингэж харагдаж байна. Бид яаж байгаа амар өтгөнс толгой хидж явах юм дэмдэггүй юу? За одоо энэ үснийхаа яг гэж атлаас нарахгүй бол бас дутуу сүлдээсэн байл тэнийг шүү дээ. За гайг болох шүү гэнэ. Үлдээс ус байхгүй юм шиг шүү дээ. За араас ус маань ийм боллоо нэ одоо. Араас нь танарт үзүүлээ. Ийм байна. За. Одоо
Яг гэхээр би чолко жоохон орон чолко ороохтой энэ volume boost гэдэг энүүгээр нь онцлно. Энэ зам дээр болохоор тийм цаг маг гэж байдаггүй. Тэгээ энэ дээр би юуг нь халууны нэг доошлуулж агаад тэгээд чолко орохгүй бас амар халуун болчихоор ингээд чолко мань бүр яг бүр амар юм болчихдог байхгүй юу? Тэгээ би чалгуугаас урагшаа харуулдаггүй ингээд хажууд шалгачдаг болохоор юмх байхад ер нь бол болно. Гээ за ингээд ус мань болжээ найзуудаа. Одоо бүгдөө усныхаа оролтыг ингээд задлнаа. За тэнгуү задлангууд усны маань оролт ингэж харагдаж байна. Нараасаа. Уртаасаа ингэж харагдаж байна. Тэнүм чоолкноос болоод ч юм би нэг үсээ татгаад явах учраас ер нь бол олохгүй байгаа. Ингээд чоолк байл нэг ургуулсан мургуулах хэвэл юм шиг аа мэдгүй. Нэг чоолмын гоцрог олчих гайгүй болох гээд байна. Тэр ажил дээр үсээ татгаад тавьж болохгүй болохоор ингээд чоолктой байхаар амар эдэг үсээ ингээд боо авчдаг байхгүй. Тэгэхээр айгуу дэж харагддаг байхгүй юу. Тэг маргааш ч гэсэн дэвчүүлдэ явахдаа ингээд тэсгэл боогод юм да. Окей за дараагийн туршиж үзэх толгой маань болохоор тэр усны эндүү байх болно найзуудаа. Тэгээ дараагийн удаа энэ жижигнэр нь бас шилж үзнэ гэж бодож байгаа болохоор сая энэ бүдүүнийг ашигласан шүү дээ. Тэгээ дараагийн удаад энийг ашиглана гэсэн. Араас ингэ чамдж байна одоо. Hello my friends. За тэгэхээр өмнөх үсээ буржуулгаснаас 1-2 өдөр өнгөрсөн байна. Тэгээ би үсээ угаасан байна. Одоо энэ удаад үсээ шулуун болгодог толгойг нь ашигланаа. Тэгээ би сая үсээ угаачаад усан дор гараад ирсэн. Үсээ сайхан одоо тослоо. Нөгөө тослохоор миний ус ер нь бол ийм амар долгион төвсөхгүй юу? Тарагдж байна яг ингээд сенсэж мессеж янзч манжлахгүй хатаахан бол миний ус нэг ийм жоохон химтэй юм шиг хатдаг заяа. Зя. Одоо үсээ сайхан хагалаадах юм. I don't wanna know. Зя үсээ хагалцсан. Тэгээ одоо сайхан чигтэй болтон сенстэй өгнө гэсэн үг. Сенстэй. Мэдээж хэрэг энэ толгойг ашиглана. Ер нь бол хөөрхөн хатчлаа. Одоо усны авчир маань айцсан. 0 байгаа юм бата. Окей. Яг усны авчирыг аваад ирлээ. Боллондо хоёула моротэдни үдэширэндэ бодхоос чимэн хөрхөндө борхон дөрхөнд цэцгэлэндэ хөө гэж. Versace. Illuminati. Let's go with this outfits. Англиар outfits гэдэг юм бол nice. Chanel. Амар хурдан тэгээд үсээ маань гэмтэхгүй гэдэг чинь ер нь бол хамгийн чухал шүү дээ. Тийм их үнэзүүдээ. Зя одоо усны маань эндүүдэлт юм боллоо. Одоо чолк хандалнаа. Йоо заримдаа тийм хүсэндээ түүрдэх юм уу? Түүрдэх. Амар хүстэй. Ингээд шулуун ингэж харагдаж байна. Араасаа ингэж харагдаж байна. Тэгээд унтаа босоод ирэхээр угаасаа нэгэн сайн бас дарагдсан байна. When I miss my city lights, I left too young. Одоо ингээд тэр нэг нисээд байгаа үсийг арилгадаг гэдэг байгаа сенс байгаа. Та нарт энэ ардсан байгаа энэ үсэд харагдаж байна уу? Энийг одоо нисэж байгаа үсэл гэдэг юм билээ л дээ. Тэрийг бүгдөө энэ толгоогоор алга болгох туршилт хийцгээе. Окей, за боллоо найзуудаа. Нэрэж нөгөө сүрдэгээдээс өснөөр алга болсон юм уу? Хардаа. Окей. Миний усмаг ингээд дадаад явах жоохон төхөмжгүй бодол. Би дадаад явах яаж болохгүй байхгүй юу? Ингээд тавих юм тэнийг дадаад цэцгий. Би энэ чолгоо уул гэж бодоод байгаа л да. Яг ингээд дадаад тавих ямар хатаа мэдгүй гэхдээ би усны хочрыг нь бол олохгүй л тийм л юм да. Ингээд хавчиж яваад хамжуудаа тэлж байгаа тий. Тэг маань чатан харагдах гэж бодоод найдаад идэв штий. Хай
бүгдээрээ өнөөдрийн мэндийг хүргэе. Оройн мэндийг хүргэе. За өсөө шулуу болгосон 2 өдөр өнгөрсөн байна. Тэгээ бисээ усанд орж ирчээд одоо энэ толгойг ашиглах гэж байна. Энэ толгой болохоор энэ толгойг бодвол арай жоох юм нарийнхан толгой байгаа. Тэгэхээр ус маань арай жоох нарийн ширхтээ урагдах гэж бодож байна. Тэгээд одоо усээ сэнсдэн. Ус маань ингээд юу нэг жоохон гатаж байна. Гэтэ яг одоо дахиж жоохон сэнснэ. Өнөөдөр би гэртээ ганцаараа байна. Паскал өнөөдөр оройн ээлжтэй, шөнийн ээлжтэй байхгүй юу? Тэгээ Паскалыг байхгүй яа гэрдээ ганцаар ундноо чиг шиг. Паскалыг байхгүй болохоор миний хөл дулаацдаг юм л да. Паскалыг байхад бас амар хурдан унтдаг байхгүй юу? За тэр яг одоо усээ сэнсцгээе. Тэгээд би энэ нөгөө өмнөх 2 юугаа дандаа эндээс биччихсэн. Тэгээ өнөөдөр эндээс бичиж үзье гэж бодоод өөр чиглэлээс. Okay, let's go. A few moments later. За, сэнстэд боллоо. Ажир бид нар хойдол өрөөний гэрлэг асууж тэр тэгвэл ямар харагдах вэ? Зам трая. Anxiety. Somebody's watching me. My anxiety. За, энэ дээр бас нөгөө өмнөх бүдүүн орогчтой байж хэлхэн ийм 2 сум байгаа. Би одоо энэ дэлхийнхаа усыг ороох гэж байгаа учраас энэ сум над руу чиглэсэн байх хэрэгтэй гэсэн үг. Ингээд над руу харахаараа ингээд миний зүг рүү чиглэж байгаа гэсэн үг. Би ингээд ингээ хамарны чиглэл рүү гэж надад тэр тайлбарлагч нэмж гисэн. Let's do this. Ус маань яг бүрэн ороод ямар болохыг бүгдөө энэ яраа сарцгаая. Зомозона кактуса помегетус бишсэн. За тэгэхээр үр дүн маань юм боллоо. Йоо юусэн харж үгтлээ нэлээ за. Йоо ийм амар бурцгаар болсон ч юм шиг тий. Одоо бүгдөө энийг юу вэ? Энэ артлаасаа яаж харагдаж байна? Би ч өөрөө ч тийм харж чадахгүй л байна л та. За ингэж харагдаж байна. Би одоо энэ толио авч агаад артлаасаа хараад байгаа өсмөс орхичгүй юу хараад байгаа тий. Йоо үглээ яг тэгтээ. Энэ оролтоос хамаар бүгдөө гаргацгаая заяа. Вау. Вау. Үе. Энийг самар ингэ задлцсан чи ямар гоё болчихвоо. Nice. Вау. Вау, энийг нэр задлсан чи ямар гоё болчихвоо. Артлаас нь үзүүлээ гэж харагдаж байна. Nice. За одоо би юу янзаа юу? Энэ өстой гоё болчихлоо шүү. Вау. За тэр яг юу чалка одоо юу хаадах юм? Ороогоод тэгээд үсээ ингүүл ямар харагдах нэг хараадах. Вау. За би чалканд үтчлээ. Тэгээд одоо ингэж харагдаж байна. Би угаасаа үсээ нөгөө задгаа тавьж явах дээр явахгүй болохоор ингэж явдаг л болохоор ингээ явбал ингэж харагдах нэ. Nice. Окей. За дараагийн бичлэгээр бүгдөө энэ толгойг ашиглан тэгээд энэ бичлэг маань ер нь бол дуусах. Бүх толгойнуудыг ашиглаад дуусчлаа гэсэн үг. Тэгэхээр дараагийн бичлэгээр энэ толгойг ашиглаад уулзцгаая. Hello guys. За тэгэхээр одоо бүгдөө дараагийнхаа толгойг ашиглаж үзцгээе. Энэ удаагийн ашиглах толгой болохоор хамгийн сүүлийн үлдсэн толгой болох энэ толгойг ашиглаж үзнэ. Тэгээд ус маань ямар болох нь бүгдөө харцгаая. Тэгээд би сая одоо би ажилдаа явах гэж байгаа байхгүй юу? Цаг одоо 10 цаг 45 минут болж байна. 11:20 гэж би гэрээсээ гарах хэвээр. Тийм болохоор үсээ хурдан янзлаад тэгээд гарцгаая. Тэгээ үсээ сая нүрэ бодохтой жоохон задгаа тавьсан. Тэгээ жоохон чихтэй алдсан байх шүү байна. Одоо ямар ч гэсэн сэнсцгээе. За ер нь бол дажгүй хатчлаа. Одоо юу ана? Бүгдөө энүүгээр ороод эхэлцгээе. Үсээ гэлцүүлэхгүй болохгүй. Тэгээ дадлага маань эхэлчихсэн. Өнөөдөр би өглөө өхийн имлэгээр цусаг цагтайсан болохоор өглөөний ээлж өдрийн ажиллах салсан байхгүй. Тэгээ өдрийн ээлж байна 12 цаг 18 минутаас эхэлдэг. Би гэрээсээ яг 11:20 гэж гараад 11:30-ийн бугоонд суугаад ажил дээрээ нэг 12 10 маруу гэж очиж тий. Гээ. Яа дэлгэхий бүгдөө харцгаая. Би нөгөө зөвхөн юугаар ороод байгаа байхгүй юу? Чолкол ороод ирсэн байхгүй юу?
жоохон татгшаа оролтод болчихлоо тий. Яа эхний хагсын маань үр дүн одоо ийм байна. Ингээд хоёр тал руугаа юм жоохон ийм болцсон байна тий нэг ийм. Бид яг зүг ороод юм бол мэдхгүй энэ тийм авчцаа дүүргэжлүүлээл орой доо. Яа одоо ингээ харахаар нэг юм хөөрхөн долгионтой болцсон байгаад нэг юм татгшаагоо яг юм нэг юм Sabrina Carpenter шиг болцсон байна тий. Тэгж гинүү та нар тэгж харагдаж гинүү. За одоо энэ Deadlift-ийг ороод ямар харагдах нь ямар ч одоогийн байдлаар бол ингэж хөөрхөн долгионтой харагдаж байна. Чамайг харах онцог хитэн дүү. Зя надад ямар ч зүйл нэг иймэрхүү болчлоо ус маань. Нэг юм дотгошоо нэг юм долгионтой нэг юм гоо шатлсан нэг иймэрхүү болчихсон байгаад. Тэгээ артлаас амар харж байна өдөр харцгаая. Артлаас ингэж харж байна. Би өөрөө харж чадахгүй болоо. Гэхдээ ямар харж байгааг мэдэхгүй байна. Тэгээд ер нь бол нэг юм хөөрхөн юм том долгионтой ингэж харагдах юм шиг шүү дээ тий. Яг сайн яах юм бол би нөгөө цагандаа жоохон баригдсан байгаа болохоор нэг ятар сайн яаж чадахгүй л байна л да. Ингээд төвлөрч ороод чадахгүй л байна л да. Цаг одоо яг 11 цаг 7 минут болж байна. 10 минутын дараа гэрээсээ гарах хэрэгтэй учраас ингээ ямар ч үсээ орхий. Тэгээд би үсээ ингээ хагас байгаа явчихна. Тэгээ ерөнхийдөө бол нэг юм үзүүрнүүд нэг юм хөөрхөн тотгошоогоо эргэлдэж юм шиг тий. Нэг иймэрхүү байна. Одоо тоолго ороод тэгээд ер нь боллоо. Тэг гарахгүй хоцорлоо. Гिचэл өмнөөс ажил өмнөөс гоцорлоо шүү. Шүү дээ. За одоо үсээ хагас болохгүй бол ажил дээр задгаад явчих үсээ болохгүй болохоор за ерөнхийдөө ус маань ингээд юм боллоо. Эцсийн байдлаар гэсэн үг. Ингээд ер нь бүх толгоогоо ашиглаад усчлаа шүү дээ. Тэгээд та нар комментээр бичээрэй. За яг аль толгоо нь айгуу гоё харагдажсэн бэ гэдгийг. Би одоо үсээ ингээ хагаслаад тэгээ боочно. Боогоо явчих амар итгэхгүй. Угаасаа ажил дээр эмдэг дээр үсээ татгаад тавьж болохгүй тэгээ ингээ хагас бооцсон явж явахд бол болдог. Тэгээ хэрвээ ямар нэгэн хүчтэн дээр юм хийхээр болох юм бол тэг яг тийм шарх мархын цэвэрлэх, арчиж угаах мугаах ч юм уу тиймэрхүү ажил хийхээр болох юм бол үсээ яг энэ хавчаараа авчиждаг байхгүй юу? Тэгээл ер нь бол болчдөг гэсэн үг. Тэгээ манай тасаг дээр угаасаа нэг яхтар тийм асаргаа шаардлагатай хүчтэн бол байхгүй. Болохоор яа ингээд боллоо. Ингээ боочхоор угаасаа нэг яхтар нөгөө оролт нь харагдахгүй. юм байна. Яг дотгошоогоо л юм тэгээ жоохон. Окей. Чоолк айтайхан байх шиг байна. Энэ хоёр хажуу талын үс тажгүй байх шиг байна. Энэ би энэ хоёр талд нь амар хүстэй. Амар тэнийг хараад байхгүй. За одоо юу байна? Ингээд зүгээд. Тэгээд гарна. Нэг дэх эмэг, хоёр дахь эмэг, гурав дахь эмэг, дөрөв дэх эмэг, тав дахь эмэг. Тав дахь эмгийнхаа нүхийг олох гэж би их зурнаа заримдаа. Йоо гадаа чат өнөөдөр амар халуун болохоор 19 градусаа ёо шатаж өглөө. Гэтэ гоё л байна л да. Ингээд ус маань ерөнхийдөө болжээ. Тэгээ та нар маань яг энэ саяны харуулсан усудаас аль нь яг айгуу гоё харагдаж байна. Тэгээд комментээр бичээд үлдээгээрэй за. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд намайг subscribe хийж байгаагүй бол энэ дээр subscribe хийж байгаарай. Тэр намайг Instagram-аар дагахыг хүсвэл би энэ Instagram-аар оруулчихъя. Тэгээд өөр сонирхолтой бичлэг үзхийг хүсэх юм бол бичлэгний санаа комментээр бичиж оруулаарай. Баярлалаа.